Kidalt гэдэг Kid Adult гэдэг үгний нийлбэрээр брэнд нэрлсэн. Тэгээд энэ нь ямар ч таа гэхээр өөрийн одоо за сайн байна намайг Тэнүн гэдэг. За Kidalt брэндийн үүсгэн байгуулагч. NBA Talking гишүүн. SJX багт сүүлийн 2 жил менежер хийж байгаа юм байна. За анх ер нь зөөр entertainment салбар руу ороход бол 2008 онд бид нар хамтлагаараа хэдэн найзтайраа нийлээд Funkin Trip гэдэг хамтлаг үүсгэн байгуулад. За тэгээд тэр маань эхлээд бүжгийн хамтлаг байж байгаа. Сүүлдээ дуу хөгжим хийдэг болоод тэр ихэд entertainment салбар руу орсон. Тухайн үед ер нь хувцас fashion талдаа илүү жоон сонирхдаг байж байгаад. Тэгээд манай хамтран үүсгэн байгуулагч Нэмсүрэн тухайн үед сургуулаа төгсөөд тэгээд бид хоёр ер нь ярилцчаад энэ fashion салбарт шинэ брэнд үүсгэн байгуулах талаар ярилцаад тэгээд анх ямар ч туршлагагүй өөртөө жоохон дуртай сонирхдаг байсан болохоор нийлээд хамгийн анх юм ямар ч туршлага мэдлэг байхгүйгээр ер нь Kidalt брэндийг үүсгэн байгуулсан. Тэгээд 2015 онд анх үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 9 жилдээ болж байна. Амар хүчтэй унаад ч юм уу тэгсэн тохиолдол бол мэдээж ковидын үе байсан. Ковидын үеэр үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй очиж ажиллах ямарч боломжгүй болсон учраас мэдээж бусад бүх салбартай адилхан түрээс энэ бүх зүйлийн одоо асуудал орсон. Тэгээд тэр хэсэл ер нь хамгийн хүнд хэсэг байсан юм болов уу? Яаж давж гарах ч юм уу? Яаж тэр нөхцөл байдалд байж чадхаа ерөөхдөө сайн ойлгохгүйсэн. Тэр үеийг амжилттай яаж давж гарсан л одоо өдөө зэрэгтэй явж байгаа болов уу гэж бодож байна. Ковид гарахаас өмнө бол ер нь Монголд аюух хувцсны брэнд шинээр нээгдэжсэн. Шинэ залуучууд шинээр одоо манай үндэсний үйлдвэрлэж байгаа. Ялангуяа street fashion төрөлд бол нэлээд хувцсны брэндүүд гарч ирж байсан. Тэгээд ковид яалчгүй таараа тэгээд зарим нэг брэндүүд ч юм уу бас тухайн хүнд хэцүү байдлаас болоод бас байхгүй болж байгаа тохиолдол бас байгаа. Тэгэхээр яг хамгийн хэцүүс үе гэх юм бол ковид байлээс. Баг хамт олноор л давж гарсан. Энийг үргэлжлүүлэх ёстой гэдгээ маш сайн мэдчихсэн учраас баг хамт олноор яг энэний ард хамтдаа гарцгаая гэд давж гарсан. За тэгээд зарим нэг шаардлагатай үед бол бас нууцаар чамайг очиж ажиллаж байсан үе байгаа. Тэгээд бидэд яг тухайн үед нэг шинэ коллекцээр ажиллаж байсан. Тэгээд тэр коллекцоо цааш нь үргэлжлүүлэхийн тулд гэрээрээ ч байна. Тэгээд заримдаа ажил руугаа очоод чамаагүй нууцаар чамаагүй нэг ганц нэгээрээ чамаагүй юу ажиллаж хийсэн тохиолдол байна. За амжилт гэх юм бол 15 онд бидэд брэнд нээгээд тэгээд хамгийн анхны нэг олон улсын худалдаа хийжсэн. Тэгээд тэр нь бол Австралиас манай хувцсыг Австралид байдаг нэг pop-up store манай брендийг мэдэж аваад тэгээд манай хувцснаас захиалаад тэгээд хамгийн анхны одоо гадны валютаар өөртөө хувцсыг үнэлээд тэгээд зарж исэн нэг тийм тохиолдол байдаг. Тэр бол яг тухайн үед бидний хувьд бол маш том амжилт байсан. Тэгээд зөвхөн Монголдоо дөнгөж шинээр эхэлж исэн брэндээс учраас гадныхаа хүртэл тоогоод манай хувцснаас аваад тэгээд өөртөө pop-up тэгээд одоо тухайн Австралийн вебсайтн дээр манай хувцас ордог ч юм уу те. Тэгээд өөртөө манай хувцсыг авсан Австралид зураг авалт хийгээд тэгээд манай хувцсыг зарж борлуулсан байсан. Тэгээд тэр үе бол хамгийн гоё амжилттай санагдчихсэн тийм юм. Мэдээж бид дөнгөж үүсгэн байгуулж байсан учраас хувцсныхаа чанар ч юм уу те тэр зүйлүүд дээр анхаарах, суралцах, шинээр сайжрах зүйлүүд зөндөө байсан. Гэхдээ яг зөвөр бидний одоо vision ч юм уу те гаргаж байгаа одоо тэр загвар ч юм уу тэр зүйлийг маань бас хүмүүс сонирхож байгаа нь илүү гоё байсан. Яг чанарын хувьд, ойдлын хувьд ч юм уу, гүйцэтгэлийн хувьд ч юм уу тухайд бидэд төдийлөн тийм сайн байгаагүй ч гэсэндээ тэр үед бидрийг үнэлээд бас ингэж харилцаа холбоо үүсгээд ингээд авч ирсэн нь бол гоё санагдчихсэн. Яг тухайн үед бол бидэд гадшаа гарч болох юм биш ч юм уу те бид эдийн загвар ер нь гадныхаа таалагдах юм байна гэж бодож ирсэн ч гэсэн явандаа ер нь зүгээр бидэд өшөө илүү хувцсныхаа чанарт одоо сайжруулах хэрэгтэй юм байна. Хувцас өшөө сайн хийх хэрэгтэй юм байна. Чанарын шаардлага хангасан олон улс гарахын тулд чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй юм байна гэдгээ бас илүү ухааж ойлгосон гэх юм уу. Яг одоо байгаа нөхцөл байдлаасаа эргээд тэр үеийг харах юм бол тиймэрхүү нөхцөл байдал үүсэж байна. Надад бол бодогдож байна. Өөрөө бүтээлч салбарт ажиллана. Оргуу хоосноос ямар нэгэн зүйл бүтээнэ гэдэг нь өөрөө хамгийн чухал зүйл нь эерэг
одоо бодолтой байх, позитив бодолтой байхаас ер нь эхэлтэй гэж боддог. Ямар нэгэн мөрөөдөл одоо хий хоосон зүйлсийг бий болгохын тулд хамгийн их хүчин зүйлнүүд мэдээж энэ зүйлийг хиймээр байна гэдэг позитив бодол юм болоо гэж боддог. Тэгээд мэдээж хийж бүтээхийн тулд баг хамт олон байх хэрэгтэй. Баг хамт олноороо маш сайн нийтэлтэй, нэг үзэл бодолтой. Тийм байж чадах юм бол ер нь юмд хүрдэг гэж боддог. Ер нь манай Монголын хувьд хувц салбарын хувьд ч гэсэн одоо хүртэл хязгаарлагдмал. Бид өөрсдөө одоо материал одоо энэ түүхийдтэй энэ хэрэгцээ шаардлагатай материалуудаа бид нар өөрсдөө үйлдвэрлэдэг учраас ер нь бол хязгаарлагдмал зүйлүүд зөндөө байдаг. Тэгэхээр чөлөөтэй сэтгэх гэхээсээ илүү тийм ээ бүр хязгааргүй далаастай сэтгэх гэхээсээ илүү бидэд илүү баригдмал ерөөхдөө сэтгэдэг. Гэхдээ энийг илүү позитив байдлаас харж чадах юм бол илүү овжин байх ч юм уу тий. Бага юмараа хэрхэн яаж юмыг зохицуулах уу гэж одоо илүү овжин талаас илүү хөгждөг гэх юм уу. Тэгээ бага зүйл дээр тулгуурлаж хэрхэн креатив байх уу гэдэг талаас ханддаг. Тэгээд ийм хандлагаар ингээд яваад эхлэхээр жижигхэн зүйлсээр ч юм уу аюу олон зүйл хийж чаддаг тэр чадвар нь аюу сайжирчтэй юм шиг. Тэгээ энэ чадвараа үнэхээр сайн хөгжүүлсэн байх юм бол өшөө одоо source-тэй өшөө одоо материалын ийм өргөн далаацтай сонголтын дээр ирэхээр бид эдийн тэр одоо сэтгэх чадвар нь бүр одоо улам сайжирсан байдаг ч юм уу тий. Жижиг зүйлсээр олон юм хийгээ сурцсан учраас тэгэхээр нэг талаараа сул тал гэсэн хэдиж нөгөө талаараа бас энийг давуу тал болгон ажиллая гэж боддог. Тэгтээ тэрвэл бидний нөхцөл байдал энд байгаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэндээ таарсан тохируулсан юм ал хий гэж боддог. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь бол ер нь өөдрөг байдал юм болоо. Ер нь бол анх үүсгэн байгуулахдаа хувцсны одоо street fashion хувцсны брэнд үүсгэн байгуулж байгаа гэж бодож хийсэн. Тэгээд яг хөө нэрний хувьд ч гэсэндээ бид нэр Kid Adult гэдэг үгний нийлбэрээр брэнд нэрлсэн. Тэгээд энэ нь ямар ч таа гэхээр өөрийн одоо inner child буюу өөрийн дотоод хүүхэд байгаа шүү дээ. Бид багтаа мөрөөддөг байсан, хүсдэг байсан. Тэр хүүхэд чанараа хэдий том болсон ч гэсэн бити алдаасай. Тэр хүүхдээ тэр inner child-аа ер нь байнга сонсож байгаасай. Одоо ер нь одоо үед бол айгүйх тийм сэтгэл зүйн талаар айгүйх зүйлүүд явж байгаа. Тэгээд тэрэн дээр бас энэ inner child-ийн талаар айгүйх ярьж байгаа. Тэр inner child-тайгаа одоо уулзах ч юм уу те уучлах ч юм уу ингээд их мэтчлэн зүйлүүдийг хүмүүс айгүйх ярьж байгаа. Тэгээд бидний үндсэн концепт ч гэсэндээ яг энэтэй ер нь дүүцгэж тэгээд ямар очтой гэхэлэр ер нь дотоод тэр хүүхдийн сэтгхүү байдаг нэг цагаахан мөрөөдөл тэр зүйлүүдээ алдахгүйгээр энэ fashion street салбартаа өөрсдийнхөө дизайн дээр ч юм уу өөрсдийнхөө хийж байгаа зураг авалт энэ бүх зүйл дээр энийг шингээж ий гэж ер нь бодож хийсэн. Тэгээд яваанд энэнийхээ утга учирыг илүү сайн ойлгоод за манай Kid Adult брэнд бол зөвхөн одоо хувцсны брэнд зөвхөн малгайтай цамц зөвхөн бодолт гаргадаг тийм брэнд биш юм байна. Бид соёлын бас аюу том төлөөлөл болж байж чадах юм байна. Залуучуудад одоо энэ хувцс фэшн брэндэрээ түүний агуулгаараа аюу олон зүйлсийг ойлгуулж мэдрүүлж чадах юм байна гэдэг үндсэн дээр энэ өсөндөө соёлын нэг хэлбэр юм болов уу гэж бодож юмудаа хийдэг. Тэгэхээр зөвхөн хувцс хийж ийн гэж одоо манай дизайны залуучууд маань ч юм уу те хувцсыг минь хийж байгаа залуучууд түүн дээр ажиллаж байгаа креатив хүмүүс, арын алба бүх хүмүүс ерөөхдөө зөвхөн хувцсыг гэж боддгоо. Соёлыг түгээж ийн гэж боддог учраас энэ брэндтэй илүү хайртай, илүү одоо ажиллаач гэсэндээ илүү нухацтай хийхийг хичээдэг учраас бидний энэ ойлголцол энэ чиглэлсэн байгаа, тиймэр байгаа хүмүүс түгээмээр байгаа зүйлсээрээ ерөөхдөө өдний хүртэл хамт олноороо зөв явж байгаа болоо гэж бодож байна. Энэ амжилттай явж байгаа шалтгааны нь болоо гэж би харж байна. Мэдээж гэр бүл хамт олон бол хамгийн чухал. Гэр бүл ойлгох, энэ бизнесийг ойлгохтой. Тэгээ айгүй их золиос өөрийн бизнес учраас ер нь ажлын цаг ч юм уу, амралтын өдөр ч юм уу тийм зүйлүүд ер нь байдаггүй. Шахуу ер нь л өдөр болгон ч юм уу 7 хоног тодорхой ямар нэгэн цаг заалгүйгээр ерөөхдөө ажилладаг. Тийм учраас хамгийн түрүүнд бол хамт ажиллаж байгаа хүмүүс байгаа. За тэгээ хоёрт бол мэдээж манайхаас худалдаа авч байгаа худалдаа авагч нар маань байгаа. Бидэрт одоо үргэлж итгэдэг, бидний гаргаж байгаа вижн, гаргаж байгаа загвар энэ бүх зүйлүүдээс цуглуулдаг, байн хурж ирж авдаг, хэлэх гээд байгаа санааг маань хүндэлдэг ч юм уу те. Тэгэхээр худалдаа авагч нар маань бол ерөөхдөө хамгийн бас чухал зүйл байгаа. Тэгээд нийт бол мэдээж энэ бүхнийг хийж бүтээж байгаа манай баг хамт олон байгаа. Тэгээ баг хамт олон болгоны ардталт гэр бүлийнх нь гишүүд, гэр бүлийнх нь хүмүүс
хайртай хүмүүс найзсгүй бүх зүйл байдаг учраас мэдээж энэ бүх зүйлсийн дэмжлэгээр явж байгаа. Одоо бүтээлч салбар болохоор энэ байнгын тийм чаленжтай толгордог. Тэгээ бид ч гэсэндээ зураг авалтааны тогтсон байдалтай хийхээс илүү үргэлж ахиулъя, үргэлж шинээр өөр содон юм хий гэж ерөөхдөө боддог. Тэгэхээр ер нь project болгон коллекц гарах болгонд ерөөхдөө бидэд шинэ чаленжууд гардаг, шинэ технологи сурах ч юм уу те. За тэгэл мэдээж материалын асуудлаас болоод өөрсдөө бодсон байгаа зүйлсээс илүү доошлох те. За тэгээ тэрний одоо mentally ер нь damage ирж байгаа шүү дээ. Үнэхээр амар гоё зүйл хүсээд идэг. Тэрийг нь хийх ямарч боломж нөхцөл байдал бүрдэхгүй байх үед дизайн хийж байгаа хүмүүсээс аягүй mentally energy тийм юмнууд шаардна. За тэгэл мөнгө санхүүгийн асуудлууд гарна. Том project-н дээр одоо миний одоо хэсэг гэх юм уу, After Effects хэсэг дээр ч юм уу гоё бүтээн байгуулалт ч юм уу, гоё одоо set design ч юм уу, одоо видео зураг авалтаа илүү гоёор хийх хүссэн боловч магадгүй тэр нь мөнгө санхүүгийн асуудлаас болоод арай буурдаг ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө нь өөрсдийнхөө хүсэж байгаа тэр хүсэж байгаа тэмүүлж байгаа зүйлс нь одоо Монгол улсад байгаагаасаа болж ч юм уу те. Одоо хүсэж байгаа локейшн ч юм уу, хүсэж байгаа тэр зүйл нь байхгүй өөр тийшээ явах гэхлээр магадгүй мөнгө санхүүгийн хувьд нөгөө тийм бүрдэж өгөхгүй ч юм уу те. Тийм учраас за нөгөө л юм хийхэндээ ч юм уу эсвэл за нөгөө л нэг тэр зураг авалт нэг иймэрхүү зураг алтан дээр буухан дээр ч юм уу өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлсээс нэг юм доошо лов төвшөнд хийчихэр жоохон сэтгэл ер нь дундуур байдаг. Тэгээд тэрийг ер нь давж биелүүлэхийн тулд баг хамт олноор илүү сайн ажиллах, шинэ юм туршиж үзэх, тэр болгон дээрээ фейлд гэх ер нь асар олон фейлүүдийн нөлөөнөөс ер нь энэ амжилт ч юм уу хийж бүтээгээд байгаа зүйлүүд маань бүрддэг юм болов гэж боддог шв. Нэгт бол яг зөвөр хувь хүний хүмүүжлэлтэй бол холбоотой байх. Би зөвхөн өөрийнхөө үүднээс харах юм бол эцэг их маань ч юм уу намайг хүмүүжүүлэхтэй мэдээж юмд шантрахгүй байх ч юм уу энэ талаас маань аягүй сайн хүмүүжүүлсэн болов гэж би боддог. Хоёрт миний өөрийн хувь хүн бас төлөвшил ч юм уу тийм магадгүй юм багийн спорт ч юм уу юм тэмцэлтэй спортоор хичээллээд өссөн учраас одоо заавал ялахыг хүсдэг ч юм уу алдна гарахыг хүсдэг нэг ийм зүйл байгаа. За гуравт бол мэдээж энэ улсад хэрэгцээтэй гэж үздэг бидэд манай баг хамт олон, Кидалтын баг хамт олон, манай баг хамт олонтой ажилладаг одоо бүх хүмүүс нэг вижнтэй байдаг. Тэрний юу гэхээр энэ улсад ийм стрит фэшн хэрэгтэй, ийм стрит соёл хэрэгтэй, хувцсыг өмсөх соёл хэрэгтэй, хувцсыг уралдаг соёл хэрэгтэй. Монгол хүмүүс дэлхийн одоо хэмжээнд магадгүй зэрэгцээ сэтгэж чаддаг ч юм уу тэнд дэлхийн одоо хамгийн фэшн төвлөрсөн хэсэгт байгаа хүмүүстэй адилхан хэмжээний зүйлсийг өмсөж идж хэрэглэж чаддаг. Миний зүгээр ч гэсэндээ ер нь монголчууд эртээр үеэсээ юм ганган байсан, өөрийн идж хэрэглэдэг зүйлстэй байсан, гоёл чимэглэлтэй байсан. Тэгээд тэр бүх зүйлсийг бид нэр одоо энэ шинэ цаг үед ч гэсэндээ авч явах хэрэгтэй юм байна. Байлгах хэрэгтэй юм гэж ерөөхдөө боддог учраас зөвхөн хувцс гэхээсээ илүү соёлыг түгээж ийн гэдэг учраас ерөөхдөө тасалцгүй өргөжлүүлт юм болоо гэж бодож байна. Тэгээд энэ зүйлс маань дараагийнхаа одоо дүүнер ч юм уу бидний өөр бүгдэд ч юм уу одоо үргэлжлээд явах тийм ээ хүмүүс одоо ийм street fashion brand манай Монголд 30 жил 40 жил 50 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг энэ түүхийг ерөнхийдөө бичгийн тулд тасралтгүй хичээд юм болов гэж байна. Яа миний хувьд болохоор мэдээж баг төлөөлж удирдах байгаа үндсэн гол чиглэл ч юм уу тэр одоо санааг ерөнхийдөө бодож олж байгаа. Тэгээд тэрхүү санаагаа ямар ч байсан хамт ажиллаж байгаа бүх хүмүүстэй аюу сайн тайлбарлаж ойлгуулж хэлээд би яг ийм болохоор яг энэ нэг ингэж бодсон юм а гэдгийг аюу сайн тайлбарлаж хэлье гэж боддог. Мөн дээрэс нь баг хамт олон гишүүн болгоныхоо ерөнхийдөө саналыг сонсдог. Тэр хүмүүс таад юу гэж бодож байна гэдэг санал нь надад маш их хэрэгтэй санагддаг. Босс бай гэж юусоо боддгоо. Ийм хий, чи тэрийг хий, энийг хий гэж юусоо боддгоо. Зүгээр хамтдаа хийж байгаа бүх зүйлдээ хамтдаа оролцъё гэж боддог. Юм зөөхүүл юм зөөн, хамт юм үзвэл хамт юм үзэн, юм хийхүүл юм хийн гэдэг өөрийнхөө чадах хэмжээний бүх юм өөрөө нөгөө нэг биеэрээ оролцох дуртай гэх юм уу. Бүх зургийг авалтын бүх юмныхаа гэрэл зөөх ч юм уу бүх зүйлсэд нь өөрөө оролцъё гэж боддог. Тэгэхээр миний манлайлал бол зүгээр хамтдаа байх юм болов. Хүмүүстэйгээ илүү хамтдаа байх, хүмүүстэйгээ илүү ойрхон байх. Тэр хүмүүстэйгээ хамт би ч хамтаа хамт ажиллаж байгаа шүү. Хоёулаа энийг хамт бүтээх гэж байгаа шүү гэдэг талаас илүү хамт тийм мэдрэмж өгөхийг аягүй хичээдэг. Тэгээд бусад ажиллаж байгаа хамт ажиллаж байгаа хүмүүс аюулсаа ажиллая гэж боддог. Тэгээд тэр ажиллаад
хүмүүст яг хэрэгцээтэй байгаа үед нь урмын үг ч юм уу те магадгүй тэр зүйлсүүдийг яг цаг тухайд нь аягүй сайн өгье гэж аягүй их дотроо хичээж хамт ажиллаж байгаа хүмүүс аягүй их сайн харж анзаарч идэг. Тэгээ ер нь бол миний манлайлал бол ер маш энгийн өөрөө хамтдаа ажиллах, өөрсдөө хамтдаа тэр зүйлийг харж яг илүү ч дутуучгүй хамт ажиллаад гарах тийм зорилготой байдаг. Давхар яг өөрөө гол вижн, өөрөө гол бүх санаа айдыг нь гаргах. Миний бодож исэн зүйлс буруу байсан ч юм уу, миний бодож исэн зүйлс яг төсөөлж исэн хэмжээндээ хүрээгүй ч юм уу, тиймэрхүү тохиолдлууд ерөөхдөө байдаг байсан бах гэж бодож байна. Тэ манай баг хамт олон одоо нэг нь ч юм уу хинэн чи алдсан ч гэсэндээ баг хамт олноор тэрийг үүрий гэж боддог. Хин нэг нь алдаа гаргасан бол тэрийг жичлэх биш те чи алдаа гаргачлаа гэхээсээ илүү тэгвэл одоо энийг яаж засах вэ ч юм уу те яг алдаатай чигтэн гаргаж ирсэн тохиолдол байхгүй. Мэдээж хийж байгаа процесс донд бол алдаанууд зөндөө гарч байгаа. Тэгэхдээ тэрийг багаараа шийдээд аль болгох талаас нь бөөнөрөө хамтдаа тэр одоо түрүү хэлсэн нэг эерэг байдал гэдэг байгаа шүү дээ. Эерэг энэний ард бүгдээрээ гарцгаая гэдэг байдлаараа ерөөдөө гарч ирсэн учраас хамгийн эцсийн бүтээгдэхүүн бол төдийлөн алдаатай бол гарч байгааг байх гэж бодож байна. Одоо миний хувь хүн бүрэлдэхэд бол мэдээж эцэг их ч юм уу гэр бүлийн хүмүүжил зайлшгүй шаардагдсан. Тэр нь бол мэдээж түрүү хэлсэнчлэн одоо жоохон тууштай байх гэж хичээдэг. Юмны ард нь гарах гэж хичээдэг. Багасаа одоо аав ээж тэгж зааж өсгсөн ч юм уу. Хоёр гадны хүрээл найз нөхдөсөө авч байгаа зүйлс бол дандаа энэ урам зориг зүйлүүд байгаа. Хүн болгоо өөрсдийн гэсэн гоё мөрөөдөлтэй, өөрсдийн гэсэн гоё тэмүүлэлтэй байдаг учраас тэндээс нь өөртөө хэрэгцээтэй гоё инспирэшн болдог зүйлүүдээ авахыг хичээдэг. За тэгээ сүүлд яг бодож байгаа зүйлс бол мэдээж яг одоо цаг үедээ байхыг илүү одоо хичээдэг болсон, илүү их баримталдаг болсон гэсэн үг. Одоо цаг үед ер нь яг юу болж байна? Тэрийг илүү одоо хүлээж аваад сайн ч вэ нөө муу ч вэ нөө зүйлсийг ирээдүйд хэтэрхийг санаа зовхоо болж байгаа гэх юм уу тийм ээ. Тэгчихвэл яах вэ, ингэчихвэл яах вэ гэхээс илүү зөв яг одоо хиймээр санагдаж байгаа зүйлсээ шууд хийгээд үзвэл яад юм бол ч юм уу. Илүү сайн мэдээж төлөвлөх шаардлагатай бол төлөвлөөд тэгээд хийгээд үзвэл яад юм бол гэдэг ч юм уу. Ирээдүйд болох зүйлс яа ингэчвэл ингэчих юм юм ч юм уу, ингэчвэл тэгчих гээд байна гэдэг ч юм уу. Тэр зүйлсээ жоохон харагшин тавиад бодлого орхиж байгаад хүн өнөөдөртөө төвлөрөөд өнөөдөр болж байгаа зүйлсийг илүү талархаад цаг тухай бүрийнхээ юмыг цаг тухайд нь урд хуурдах зүйлүүд яг урд хуурдахтаа цаг мөч нь ирэх үед нь л хийгээд яваад байл гэдэг үүднээс ерөөхдөө амьдрч юм да одоо. За тэгээд мэдээж MFT Forex-с copy trade үйлчлэгээ явж байгаа. Тэгээд энэхүү одоо үйлчлэгийн дээр провайдер хүмүүсийг сонгоо авч байгаа юм байлээ. Тэгээд мэдээж энэхүү провайдер болох ч хүмүүс байна бол мэдээж хариуцлага бас нэлээд өндөртэй байх болов гэж бодож байна. Тэгэхээр өөртөө итгэлтэй, үүнийг үнэхээр хийж чадна, бусдыг манлайлж чадна гэсэн хүмүүс байна. Энэхүү одоо сонгон шалралтанд оролцоорой гэж уриалж байна.